За энэ удаагийн бичлэгээр бид давтамжийн хүснэгтээс хэрхэн стандарт deviation болон mean буюу дунджийг стандарт хязгаартыг олох талаар үзэх болно. За энд би нэг хүснэгт оруулаад ирлээ. За тэгэхээр the table below shows the number of pieces of the fruits eaten by students in one day. The find standard deviation of the number of pieces of fruit eaten гэж байгаа. За нэг хүүхэд бол өдөр болгоно нэг жимс идээд байгаа. Яг нэг жимс биш. Энэ бол жимс идээд байгаа. За тэгээд өдөрт хэдэн жимс идсэнийг нь бол энэ хүснэгтэр давтамжийн хүснэгтэр бол өгсөн байна. Өөрөөр хэлбэл энд бол нэг жимс идсэн байна энэ хүүхэд. Нэг жимс идсэн. Давтамж нь бол 2 удаа. 2 жимс идсэн давтамж 12 удаа. 3 жимс идсэн давтамж 45 удаа гэх мэтчлэн. За энэ одоо ер нь бол юу гэсэн үг юм бэ гэхээр өдөрт за нийтдээ 230 өдрийн дата байгаа юм байна биднэрт. Тэгээд 230 өдрийн 2 өдөрт нь тэр өдөртөө ердөө нэг жимс идсэн гэсэн үг. 12 өдөрт нь бол тэр өдөр 2 шиг жимс идсэн. Магадгүй 2 өөр төрөлж байж болно те. Ямар ч байсан 2 жимс идсэн гэж байгаа. Тэгээд 45 өдөрт нь бол 3 жимс, 114 өдөрт нь 4 жимс, 41 өдөрт нь 5 жимс, 16 өдөрт нь 6 жимс гэх мэтчлэн ийм мэдээлэл бид нарт хүснэгтээр өгөгдсөн байна. За тэгвэл эндээс бидний олох ёстой зүйл бол SD of x буюу x-ийн стандарт deviation-ыг нь олох ёстой. За тэгвэл стандарт deviation олохын тулд бид нар юу хийх вэ гэдгээ бодъё. Тэгэхээр стандарт deviation гэдэг маань өөрөө бол энэ бүх өгөгдлийг хэрвээ жагсаагаад бичих юм бол те 1 1-ийн тоо 2 удаа 2-ийн тоо 12 удаа жагсаад 3-ийн тоо 45 удаа бичигдээд 4-ийн тоо 114 удаа бичигдээд 5-ийн тоо маань болохоор 41 удаа бичигдээд 6-гийн тоо 41 гэж бичлээ. Ингээд 6-гийн тоо бол 16 удаа бичигдэхэд нийт бол 260 биш 230 тий нийт тотал нэнд байгаа. 230 өдрийн мэдээлэл байгаа. Энэний минийг олоод за эндээс мин нь бол олдохдоо x bar буюу x дээгүүрээ зураастай гэж олдно. За тэгээд x бараасаа дахиад бүгд дунджаар хэд ямар зайтай юм бэ гэдгийг нь бол олох ёстой гэсэн үг. За тэгэхээр энэ одоо юуны давтамжаас те давтамжийн хүснэгтээс бол бид нараа үнийг олоход бол маш хэцүү. Ялангуяа 230 юм жагсааж олно гэж бол бидэнд бол байхгүй. Тэгэхээр бид нар яаж олох вэ гэхээр энэ хүснэгтийг өргөдгөх нь. Энэ хүснэгтийг өргөдгөхдөө за доотлын тоог нь арилгаад за өргөдгөхдөө бол ийм байдлаар өргөдгөх нь гэсэн үг. За эхний хоёр баг нь бол бид нарт байсан баг нь те өмнө байсан баган дээрээ бид нэмээд за fx гэж орж ирсэн. Өөрөөр хэлбэл эхний багны өгөгдлийг x, хоёр дахь багныг f гэж нэрлэж байгаа те. Тэгвэл энэ хоёрыг хооронд нь үржүүлэх юм бол ийм баг нь гарч ирж байна. За зөвхөн x-ийг квадрат зэрэг төвшүүлэх юм бол ийм баг нь гарч ирж байна. X-ийг квадрат зэрэг үржүүлээд f-ээр үржүүлэх юм бол ийм тоо гарч ирж байгаа юм байна. За тэгвэл энэ ямар учиртай юмнууд гараад ирвэ гэхээр за нийт жишээ нь нэг өдөр нэг жимс идсэн 2 өдөр гээд үржүүлэхээр тэгвэл нийтдээ тэр энэ 2 өдөртөө бол 2 жимс идсэн гэсэн үг. Энэ 12 өдөр тус бүр нь 2 жимс идсэн. Энээр хооронд үржүүлэх юм бол энэ 12 өдөрт нийтдээ 24 жимс, энэ 45 өдөрт 135 жимс, энэ 114 өдөрт 456 жимс, энэ 41 өдөрт 205 жимс, энэ 16 өдөрт 96 жимс гээд нийтдээ ийм өдөрт ийм тооны жимс идсэн. За нийт идсэн жимс гэж. Идсэн жимс маань бол гараад ирж байна. За тэгэхээр ингээд зөвөр үржүүлээд байгаа нь бол зөвөр одоо яагаагүй те завтаадаа үржүүлээгүй бас ийм хэрэгцээтэй тоонууд мэдээж гаргаж ирээд байна. Тэгвэл x квадратыг тэгвэл эдсэн жимсийнхэнтэй квадрат зэрэг төвшүүлдэг нь яаж байгаа юм бэ? Энэ ямар хэрэгтэй юм бэ те? За тэгснийхаа дараа нэг f-ээр үржүүлдэг нь бас юу илэрхийлж байгаа юм бэ гэсэн асуултууд бол гарч ирнэ. За энэнд хариулахын тулд хэдүүлээ буцаад юу олд гэж энэ бодлого минь асуудлаа гэдэг маань бол энэ хоёр багныг олоход бол хөтөлж байгаа. За тэгэхээр стандарт deviation бол өөрөө SD гэдэг бол вариансын квадрат хязгаар байгаа тийм. Вариансын квадрат хязгаар. Хэрвээ бид нар
Энэ x гэдэг нь олонлогынхоо за x-ийг түрүүний бахан жагсааснаа x гэд нэрлэж юм бол варианцыг нь олоод олж чадах юм бол квадрат хязгаар олдно гэсэн үг. Тэгвэл варианцыг олох хэдэн томьёо байгаа вэ гэхээр бидэнд хоёр янзын томьёо байгаа. Эхнийх нь яах вэ гэхээр гишүүн болгоноос нь дунджийг нь хасаад квадрат зэрэг төвшүүлнэ. Тэгээд нийт гишүүдийнхаа тоон туваана. За хоёр дахь нь болохоор за ийм өнгөөр бичээ. Гишүүн болгоныг квадрат зэрэг төвшүүлнэ. За тэгэхээр одоо x квадрат ойлгомжтой болж эхэлж байгаа бох тий. Гишүүн болгоныг квадрат зэрэг төвшүүлж нэмээд хэдэн гишүүн байгаадаа хуваагаад тэгээд дунджийнх нь квадратыг хаснаа гэсэн үг. За ийм хоёр янзаар бид варианцыг олдог. За ийм хоёр янзаар бид варианцыг олж байна тий. Тэгэхээр эндээс бол бидэнд хамгийн тохиромжтой хоёр дахь томьёо болоод байгаа. Хоёр дахь томьёо. Яагаад гэхээр энэ маань бид нэг тус бүрээс нь хасах юм бол за цөөхөн олондог байсан бол тодорхой цөөхөн хэмжээтэй байсан бол тий бага хэмжээтэй байсан бол тус бүрээс нь минийг нь хасж агаад бодчих болно. Энэ ч бол бас бүлэглэгдчихсэн. За тэгээд давтамжаараа өгөгдсөн болохоор ингэж болох боломжтой. Тэгэхээр x квадратыг fx-ээр үржүүлэх нь энэ дээдлийн хэсгийг бид нарт олж өгч байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл нэгийг ингээд үржүүлчихлээ тий 1-ийн квадрат 2-ийн квадрат гэдэг бүгднийг нь үржүүлээд f-ээр үржүүлчихээр яг бүгд нийтэд хэд юм бэ гэдэг энэ хэсэг олдно гэсэн үг. Энэ хэсэг олдно гэсэн үг. Өөрөөр хэлбэл за энэ томьёог би жоохон за ингэж жагаад задлаад бичээд үзүүлээ. Энийг энд бичих юм бол y x квадрат гэдэг нь бол өөрөө энэ хоёр байна те 1-ийн квадрат дээр нэмэх нь 1-ийн квадрат 2 шиг байгаа гэсэн. 2-ийн квадратыг 12 удаа нэмээд дахиад нэмэх нь 2-ийн квадрат гээд энд 12 удаа нэмээд гэх мэтчлэн за 6-гийн одоо эднийг бол яг л 3-ийн квадратыг 45 удаа, 4-ийн квадратыг 114 удаа, 5-ийн квадратыг 41 удаа, 6-гийн квадратыг 16 удаа нэмж байгаатай адилхан. За би энэ тамгийн сүүлийнх нь биччихье. 6-гийн квадрат дээр нэмэх нь 6-гийн квадрат гээд 16 удаа нэмж байгаа. Энийг бол олох гээд байна. Тэгэхээр энд бол тос бүрийг нь одоо квадрат зэрэг төвшүүлсэн нь бол энэ байна те. 1-ийн квадрат, 2-ийн квадрат, 4-ийн квадрат, 5-ийн квадрат, 6-ийн квадрат олчлоо. Тэгвэл одоо энийг хэдийн ширхэг байгаар нь үржүүлж болно үстэй те. Энд 2 байгаа юм чинь энэ маань бол буцаад 1-ийн квадратыг үржих нь 2. Нэмэх нь 2-ийн квадратыг үржих нь 12. Тэгвэл энэ 2-ийн квадратыг 12-оор үржүүлсэн энэ байна. 1-ийн квадратыг 2-оор үржүүлсэн энэ байна. Дахиад буцаагаад энэ 3-ийн квадратыг энэ 135-аар үржүүлсэн байгаа нь бишээ 45-аар үржүүлсэн байгаа. 45 ширхэг байгаа юм байна шүү дээ. Тэгвэл 3-ийн квадратыг 45-аар үржүүлсэн байгаа нь энэ байна гэх мэтчлэн бид нарт одоо энэ за дахиад 6-гийн квадратыг үржих нь 36 гэдэг юм а тий. Бишээ 16 гэж байна тий. 6-гийн квадратыг үржих нь 16. Эдгээр бүгд нийлээд хэд болох юм бэ гэхээр 3880 гээд энд өгөгдсөн олцсон байна гэсэн. Тэгэхээр энд байгаа x квадрат бол энэ нийлбэрийг олоход хэрэгтэй болчихж байгаа. Тэгэхээр одоо бид нар үүнээс цааш яаж болох вэ гэхээр энэ тэнцвүүгээд дээд хэсэг маань бол 3880. Хуваах нь n маань бол хэд вэ гэхээр 230. Нийтдээ бидэнд бол 230 ширхэг тоо байгаа гэсэн үг шүү дээ те. Бүгдийн жагсаагаад бичих юм бол за үүнээс хасах нь за мин одоо яаж олдох вэ гэхээр өдөрт дунджаар хэдэн жимс иддэг байсан бэ гэдэг маань бол өөрөө дундаж утга гэсэн үг шүү дээ те. Бүх эзэн жимснүүдийнхаа тоог бүх өдрийнхөө тоонд хуваана гэсэн үг. Тэгэхээр бүх эзэн жимсний тоо бол 918. Үүнийг хуваах нь 230. За тэгээд энийг квадрат зэрэг төвшүүлээд хаснаа гэсэн үг. За энэ хасах энэ үйлдэлийг бол бид нар тооны машин хэрэглээд бодчиж болно. AES болон A11 шалгалтаар бид нар бас тооны машин ашиглах боломжтой. За тэгэхээр үүнийг бодохоор бол за ер нь тэг цэг 9 39 тэг 5 гэж олдож байгаа юм байна. За тэгвэл энэ тоо юу илэрхийлж байгаа вэ? Энэ бол варианц гэсэн үг. Варианцыг илэрхийлж байгаа. Варианцыг илэрхийлж байгаа. За варианц бол стандарт дивишний квадрат. Тэгэхээр эндээс бидний бодлогоо олохын тулд бол энэ тооноос квадрат хязгаар одоо бид нар авах хэрэгтэй гэсэн үг. Энэ тооноос квадрат хязгаар авъя. Тэг цэг
939 тэг 5 буюу тэг бүхэл 100,93,905-аас квадрат хязгаар авах юм бол стандарт дивишн маань олдно. Эндээс квадрат хязгаар авах юм бол аваад 3 significant figure буюу 3 тэмдэгтээр тоймлох юм бол 969. За энийг бол 3 significant figure-ээр тоймлсон. Монголоор 3 тэмдэгтээр тоймлсон. Тэгвэл энэ бол юу вэ гэхээр ST буюу стандарт deviation ингээд олдож байна. Стандарт deviation. Стандарт deviation маань юу гэсэн үг вэ гэхээр энэ бүх өгөгдлүүдийг одоо нөгөө түрүүний шиг те 1 1 2 2 2 2 2 гэж 12 удаа 3 удаа ингээд бичсэн. Эднэрийг бүгднийг минийг олоод минийг хэд гарч байгаа вэ гэхээр за энийг хуваахаар олдно те. За минийг бид нар бол яг олоогүй. Шууд тооны машинаар ингээд бодох юм бол хариу нь бол юм гарна гэж байгаа. Тэгэхээр эдгээр дунджаар мин гэж нэрлэгдэх энэ тооноосоо те. Гэхдээ мин бол энийг хуваахад гарч ирж байгаа шүү дээ. Ойролцоогоор 399 бараг 4 гарч ирж байсан санагдаж байна. Тэгэхээр энээс нэгийн зайтай байна гэсэн үг. Ойролцоогоор нэгийн бүр наривчлах юм бол тэг бүхэл 1969-ийн зайтай байх нэ дунджаар. За түүнийг бол за энэ утгыг олохыг бол стандарт division гэж нэрлэж байгаа.